Тэгэхээр Чингис хаан сонголтын өгч юм те. Зувыг дагаж буруугаас сайж зөвхөн сайныг дадав. Өөрөөрөө бол дурал үсттэй олиггүй төрөл дунна үсттэй гэж. Тэгвэл тэ сонголт гэдэг чинь те би олигтой төрөл те олигтой заяа төрөлж явах юм уу? Олиггүй төрөлд унах юм уу гэдэг сонголтоос эхэлж байгаа юм л та. Сонголт хүний хувь зайг тодорхойлдог. Тэгэхээр сонголт гэдэг нь өөр хувь зайны сонголт байх хэрэгтэй болохоос өнөөдрийнх шиг одоо юу гэдэг сонгуулиар хэн нөгөөний сонгох асуудал биш л те. Яагаад гэвэл өнөөдөр бид сонгууль гэдэг нэрнээр харин эсрэгээр сонголтын булаагаад байна л та. Хүн өнөөдөр яаж амьдрах вэ гэдэг сонголтыг өгөхгүй хэсэг хүмүүс сонгуул гэдэг нэрнээр яах нь вэ? Сонголтын булаагаад бидний хүсний дагуу чи амьдраа гэдэг одоо тулгсан юмыг л одоо бид нар сонгуулаар одоо хараад байна шүү дээ. Яг одоо сонгуулаар гарсан хүмүүс ард түмэн юу хүсэж байгаагийн дагуу явдаггүй. Харин сонгуулаар гарсан хүмүүс яах нь вэ? Тэд өөрсдөө юу хүсэж байгаагаа ард түмэнд тулгадаг. Тэгэхээр та нар одоо юу гэдэг хэмнээд гэдэг бүсээ чангалаад ядуу амьдраа тийм ээ. Бид нар сайхан амьдрах гэж. Тэгэхээр энэ ард түмэнд одоо тийм зовлонт амьдралын сонголтыг тий тулгана гэдэг чинь өөрөө дарангуул юм л да. Гэтэл бид нар нөгөө арчилсан засаглалтаа ус гэсэн мөртлөг өнөр дээр арчлын нэрнээр ард түмнийгээ тий зовлонт амьдрал тулгадаг тийм тийм сонголтыг өгöd байна л да. Сонгуулаач гэсэн бид өнөөдөр нөгөө бидэд ягаад сонголт байхгүй байна гэж. Ягаад бол дээр үед бол одоо Монголын сонголт гэдэг чинь хариуц чаддаг хоёр хүнээс шилдэгийн сонголт гэсэн тийм ээ. Гурх юм бол одоо ингээнээр хэлбэл хоёр бурхнаас шилдэгийн сонгоё гэж бодъё л да тийм. Одоо болохоор сонгуулаад бид нар тийм хоёр бурхнаас шилдэгийн сонгох биш би хоёр чөтгөрөөс арай бага гай одоо чуулган сонгодог тийм сонголт болж байна. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тусан чөтгөрөөс сонголт өгвөл би энийг сонголт гэж хэлэх гээд байна л да. Гэтэл хоёр чөтгөрөөс арай бага гай хэрхэн сонгосон сонголт өгчихлээр энэ бол тэгтээ дөрвөө миний амьдралыг уруудах нь. Би уруудна гэсэн үг. Миний амьдрал хувьцаа уруудна. Ганцхан нэг нь болохоор арай хурдан уруудуулаад бүр хөл рүү явуулчих гээд байна. Нөгөөх нь арай бага уруудуулах юм байна гэж. Тэгэхээр сонголт гэдэг чинь бурхан чөтгөр хоёрын хооронд сонголтыг өгчөөл би нэг сонголт гэж үзэх гээд байна л да. Ганцхан хоёр чөтгөрөөс арай бага гай удахын сонгох гэхээр энийг ямар сонголт гэх вэ те. Нөгөө талаас сонгуул гэдэг маань өөрөө ер нь дээрүүд манай монголчууд сонгуул буюу сунгаа явуулдаггүйсэн явуулдаг гэсэн. Гэхдээ монголчуудын язгуурын сунгаа буюу сонгуулийг те явуулах зарчим орчин үеийн хоёрыг шал өөр байгаа юм л да. Яг бол орчин үеийн гэхлээр чинь аль болохоор надад те сонголт хийх боломж олохгүйгээр тулгаад байна те. Ялангуяа 21 хоногт нэг хүн гарч ирээл надад те тэр үнийг ойлгох мэдэх болцоо өгөхгүйгээр таних боломжгүйгээр ингээд тулгачихлаар яах нь би аргагүй ирэхэд нэгэн сонгох болчих чинь те. Тэгээ түрүү хэлдгээр хоёр чөтгөрөөс арай бага гай удахын сонгох те. Тэгвэл дээр үе сонгуул яаж хийдэг байсан юм бэ? Дээр үе сонгуул гэдэг маань өөрөө заавал цаазтай байсан байгаа юм л да. Цаазыг яаж тогтоодог вэ гэхээр за одоо ингээд эртний ёсоор ингээд авч үзэх юм бол хаан ширээнд хүн сонгогддог чинь те. Ямар ч хүн хаан ширээнд сонгогдож болно л доо. Гэхдээ эсвэл хааны хүүдээс одоо 3-4 хүүгээс нэг нь хаан ширээнд сонгогдох юм бол тэр нэг л босго байсан байна. Тэр юу вэ гэхээр төмтгийн батлан даалт гэж. Одоо 10,000 хүн яхна батлан даах нь. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо би хичнээн одоо хаан одны хүү байлаа ч гэсэн би тэ 10,000 хүн намайг хариуцахгүй юм бол те би сонгох ирэхгүй болчих жоох. Тэр 10,000 хүн чинь яах нь тухайн хүнийг ингээд одоо юу гэдэг дэвшүүлэхтэй энэ хүн одоо улс орн гайж хэрэг одоо буруу гэж үзэх юм бол би амиараа батлана гэж. Тэгэхээр 10,000 хүн байж хаан ширээнд одоо сонгохдох одоо тийм ёс байсан байна те. Тэгэхээр нөгөө 10,000 гэдэг чинь төмттэй байна гэдэг чинь үйл нь гэхээр тэр түмэн хүн те энэ хааныг зөв гэдгийг би амиараа баталж яана гэж сонгож байгаа байхгүй. Төмт байхгүй бол тэр чинь яах нь тэр хүн сонгох хэрэггүй болчих. Хичнээн хаан хүн байсан ч ялгаагүй. Анчи үлээд байна гэхээр тэр олон ард олонний хувь зайг хариуцах гэж байгаа юм те. Ядаж ардаа түмэнтэй байх хэрэгтэй байхгүй. Тэр үг нөгөө улбаанаас тэр одоо өв соёлоо өв уламжлалаас чинь ард түмэн гэдэг ойлголт бий болчиход байгаа байхгүй. Ардаа түмэн сонгогдно. 10,000 хүн батлан дааж явал те одоо яах нь тэр хүн 10,000 хүний итгэлийг олж чаднаа гэдэг чинь те. Гэтэл нөгөө 10,000 хүн чинь зүгээр нэг одоо юу гэдэг нөгөө сонгуул хийгээд яаж юм биш амь насаараа харилцаж байгаа байхгүй. Энд чи юу хэлээд байх аливаа сонгуул заавал яах нь сонгогцсон хоёулаа харилцсан хариуцлагатай байдаг. Тэгэхээр тэр үед бол одоо хаанаар ярих юм бол 10,000 хүн ард түмэн гэж ард талаа түмэнтэй байж би сонгуул твших хэрэг болж байгаа байхгүй. Нөгөө талаас хаан буруу ч юм асуудал үүсэх юм бол тэр сонгосон 10,000 дагаад хариуцлах үлээ.
Хэрв одоо эртний тэр ёсыг одоо өнөөдрийн Монголын өсөнд буулгая гэж бодъё л да. Тэгэх юм бол одоо аливаа улс орны одоо хувь зайг шийдэх албан тушаал сонгогдсон байх нь тэр 10,000 батлан ахна да. За тэгээд тэр нөгөө сонгогдсон хүн нэрээ үндэсний эсрэг гэмтэр гэдэг ч юм улс орныг одоо суурилсан тохиолдолд 5 жилийн ял авах юм бол тэр сонгосон 10,000 адилхан 5 жилийн ял авна. Тэр хүнийг цаазаар авах бол тэр 10,000 адилхан цаазаар авах болно гэсэн үг байна. Энэ юу вэ гэхээр Монголын эртний ёсонд сонгогдсон хоёр хоёулаа хариуцлах үлээдэг. Өнөөдөр их шиг те сонгож байгаа нь хариуцлах үлээдэггүй тийм байхгүй. Энэ өнөөдрийн тогтолцоо ч нөрөө сонгосон аль аль нь хариуцлах үлээдэггүй тогтолцоо байхгүй. Их хурлын сонгуульд гарсан ч те яаж хийгээд ямар залиар байна уу ямар арга замаар байна гарсан ч хариуцлах үлээхгүй. Тэр буруу нэг сонгосон ч хариуцлах үлээхгүй. Инглиш чинь нөгөө дээр дор аль аль нь хариуцлах үлээхгүй болохоор Монголын хувьд цагаар хэн дуртай тоглох тэр сайхан хурц бүрдчихэж байгаа юм л да. Инглиэр бидний өнөөдөр одоо сонгуул гэдэг юм байна. Эртний сонгуул өнөөдрийн сонгуул хоёрын ялгаа ингээд тод харагдаж байгааз ямар замаар яаж одоо удирдахчаа сонгодог вэ гэж тийм ээ. Тэгэхээр нөгөө эргээл нөгөө энэ бидний нөгөө нэг систем хаашаа явах вэ гэдэг систем маань нэг гадны бодлого, гадны төлөвлөсөн тэр нэг одоо юу гэдгийг те бүр нэг хайрцагт оруулсан яг л энэ замаар явж байгаа л эдгээр ингэж уруудах ёстой гэсэн нэг дэлхийгээр тэнээд байгаа нэг юм нэг шунлын сэдэлтэй юм систем гаднаас орж ирээл бид нар одоохондоо тэрэнд автаад байгаа юм болов нэг талаар тийм ээ одоо энэ тэр чигээрээ тогтолцоогоороо системээрээ таавал систем судалж байгаа хүн бүгдийг харсан байгаа тийм ээ. Энээс бид нар яаж нөгөө дахиад нөгөө үндэс угсаагаа яаж нөгөө тархлаагаа аюул сайн байрж үлдэхэл асуудал одоо яригдах гэдэг юм л да тийм ээ. Тэгэхээр хүн болгон дахиад нөгөө нэг хариуцлагатай байх, хувь хүн өөрөөсөө болон Монгол хүн гэдгээ аюул сайн ухамсарлаж зүрх сэтгэлдээ нөгөө нэг галаас эргээх ёстой байчаад ёстой юм болоо даа гэсэн бодол төрөө сууж байла. Тэгэхээр нөгөө нэг би хинбэ би чин ямар одоо өвдөөцсөн үр удам үргэлжлэл юм бэ гэдэг тэр нэг дотоод галаал их сэргээх ёстой юм байна. Тийм ээ. Энэ дээр юу бас ингээд ер нь бол одоо Чингис хаан хэлсэн байдаг тийм ээ. Төр жосыг мэдхгүй төрөг засгаас нэдэм эхнэр эмнэлхийг мэдхгүй жишээ цаахаар шившиг гэж. Тэгэхээр энэ яагаад Чингис хаан төр жосыг мэдхгүй байж төрөг засгаас нэдэм гэж хэлээд байна. Тэгэхээр энэ төр жос гэдэг чинь юу юм бэ? Төр жос гэдэг чинь Монголын хувь цаг тийм ээ. Одоо монголчууд хувь цаг удирдах ёсыг төр жос гэж хэлсэн шүү дээ. Гэтэл энэ төр жосны төрийн мөн чанар гэж юм байна тийм ээ. Төрийн ёс, төрийн мөн чанар, төрийн цааз гэдэг гурван юм байж иж одоо бид нар одоо Монголынхаа удирдах ёсынхаа мөн чанарыг олох гэдэг юм л да. Тэгэхээр төрийн мөн чанар юу юм бэ тийм ээ? Төрийн мөн чанар гэдэг чинь нэг тал гурван юмар томьёологдно л доо. Нэг нь бол энэ төрийн мөн чанар гэдэг нь газар дуусан тэнгэрийн засаглал гэдэг утгаараа байгаль дэлхийн зам ёсныхоо цохиролтой бидний Монголын хувь зай бас нэгэн одоо цохиролтой байх хэрэгтэй. Тэрнээс зөрөлдөж байгаль дэлхийг сүйдэх замаар биш. Бид нар оршихуудаа нэгэн цохиролтой юм гэсэн үг тийм ээ. Хоёр дахь төрийн мөн чанар юу гэхээр төрийн мөн чанар гэдэг чинь өөрөө энэ нөгөө монголчуудын хувь зайг хамгаалах ёстой тэр л одоо нөгөө мөн чанар гэлээд байна л да. Хэрв төр монголчуудын хувь зайг хамгаалж чадахгүй бол тийм ээ төр байхын хэрэггүй болчихж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань юу хэлээд байна гэхээр төр гэдэг маань монголчуудын хувь зайг хамгаалах гол одоо юу гэдгийг үүрэг нь гол үүрэг биш. Төр гэдэг нь Монголын хувь зайг хамгаалах гол одоо тулах зэг байхгүй юу? Монголын хувь зайг нэг хүн хамгаалж чадахгүй шүү дээ. Тэгвэл энэ төрийн ясаа цааз гэдэг чинь Монголын хувь зайг хамгаалах ёстой. Төрийн 3 дахь мөн чанар үүрэг гэх юм бол юу гэхээр амар амгалан болох. Яг бол төр төвшин амгалан бол төмөн олон амар амгалан гэж. Тэгэхээр чинь төмөн олон амар амгалан байх юмыг төр хийдэг байх нь дээ. Яг бол төр төвшин бол төмөн олон амар амгалан гэж. Инглиэр энэ хүний одоо амар амгалан гэж хүний аз жаргал, хүний одоо амьдралын хэм маяг юм да. Санаа зовх юмгүй амьдрна гэдэг чинь энэ чинь аз жаргал шүү дээ. Тэгэхээр нэг тэн оршихуйтайгаа байгаль дэлхийн энэ зам ёстойгоо нэгэн цохиролтой оршдог байх нь тийм зөрчилдөхгүйгээр. Хоёрт нь тэгэхээр Монгол гэдэг нь агуу хувь заяа тийм хүн төрөлхтөнд одоо хязгаарч байгаагүй ганцхан Монгол гэдэг газар широо энэ түүх өв соёл төр бий болдог агуу өндөр хувь заяа байна. Тэгвэл энэ өндөр хувь заяаг бас төр хамгаалж байна тийм. Гуравт нь
ард олноо амар амгалан. Төр төвшин амгалан бол ард олноо амар амгалан гэж. Тэгэхээр энэ амар амгалан бий болгодог юм дээр ийм ийм 3 мөн чанар байна л да. За гуравт нь төрийн цааз гэж юу юм бэ? Төрийн цааз гэдэг чинь саяны бидний оршихуй хувь заяатай бидний амьдралын хэм маяг аюул учрах хэмээг цаазлт юм л да. Бид нар ерөөсөө ингээд нэг арчлын үеэс ахгуулаад ч юм одоо ер нь төрийг болохоор ингээд дарангуул гэж ойлгоотой л биш. Төрийн цааз гэдэг чинь бидний хувь заяанд аюул болох хэмээх тийм ээ цаазаж хаадаг хэмээх төрийн цааз. Ер нь бол энэ цаазыг бол ер нь бол одоо урагч хулгайч одоо монгол цустай биш хүмүүстэй яг нь цаазыг үзий яддаг л да. Яг л цааз байгаа бузар бухан дэлгэрж болтгоо. Цаазыг аваа хайцсан тохиолдолд бузар бухан дэлгэрнэ. Ийм учраас төрийн цаазыг одоо хүний амнаас одоо устгадаг те аюултай гэж одоо орилсоор байгаа тийм одоо цааз болгож штэ. Гэтэл үнэн хэрэг дээр төрийн цаазыг алга болгосонгороо Монголын хувьцаагаар дэлхийн одоо 7 тэрбум хүн хэн дуртай нэж Монголын хувьцаагаар тоглох нөхцөлийг бүрдүүлчихэж байгаа. Үүндээ төрийн цаазыг одоо үндсэн хуулиар орлуулад үндсэн хууль гэдэг чинь одоо юу гэдэг Монголыг хамгаалах гол үндсэн суурь гэдээсэн чинь тэр үндсэн хууль дотор Монгол хүнийг хамгаалах, Монголын хувьцааг хамгаалах, Монголыг оршихуйг хамгаалах тэр мөн чанар үндсэн хууль байхгүй байна л да. Дандаа одоо Монголын тусгаар тогтол холбоотой дандаа тунхлын шин чанартай ингээд зарлах. Тунхлын шин чанартай гэсэн мөртлөө заавал мөрдөх шин чанар нь байхгүй. Англиар Монголын хувьцааг те хамгаалах гол заалтууд нь байхгүй бол энэ хувьцааг хамгаалахдаггүй. Нөгөө талаас төрийн цааз гэдэг үг ихтэй одоо хүнийг алдаг, одоо цаазалдаг те толгойн авдаг гэж ойлгуулж цааз гэдэг юм те айцын хэлбэр болгосоор гад аваа айцсан чинь өнөөдөр Монгол хүн Монголдо эзэн биш болчихж байгаа. Яг л бид өнөөдөр нэг жоохон л юм хийх юм бол төрийн цаазаар бидний хатуу хярган шүү дээ тийм ээ. Тэгсэн атлаа гадныхан Монголын хувьцаагаар дураараа тоглоход тэнд ямар ч цааз хэлцэхгүй. Энэ чинь юу илээд нэг л Монголын баялагын булаан уу, Монгол хүнийг ална уу, Монгол дураараа дөрсний төлөө тэд нар хариуцлага хүлээхгүй юм чинь хэн дуртай нэрж Монголоор тоглож шүү дээ. Бид өөрсдөө 7 тэрбум хүнд Монголын хувьцаагаар тоглох гэдэг үүд хаалгыг нэ гэдэг өгсөн. Гэтэл бусад улсууд болохоор өөрийнхөө хувьцаагаар тоглох хэмээг бол тэрийнхээ үндсэн хууль болон бусад хуулиараа тэр бүгдийг нь хаасан байдаг, цаазаасан байдаг монгол хэлээр хэлэх юм те. Ингэхлээр энэ бидний өнөөдрийн одоо энэ нөгөө төрийн мөн чанар тийм ээ. Одоо юу гэмдэ мэдээж одоо юу гэмдэ энийг бол одоо бидний төрд гэдэг одоо энэ төрийн ёс ясаа цааз бүтэц зохион байгуулалтын цаана төрийн хүмүүний мөн чанар гэж байна. Төрийн хүний мөн чанар бол юунд дээр тогтдог вэ гэхээр тэр үүрэг хариуцлага ухамсарлахаас эхэлдэг тийм ээ. Манай энд болохоор нэг үүрэг хариуцлагын дээр одоо юу гэдэг мөн чанар нь байхгүй. Яг л улсын хурлын гишүүн өнөөдөр Монголын улсаар хичнээн тогтсон ч гэсэн те яг нь огцрохтой яах нь тэр ганцхан хариуцлага нь огцрох гэж те. Гэтэл олон хүний амьд үүдэж улс орноор сүрцсэн байхад тэр хүний хамгийн дээдлийн шийдэл нь огцрох байхгүй. Чи юу гэсэн үг вэ те? Олон хүний амьнасыг одоо хорлж одоо буруу хууль батлаг ч юм уу буруу бодлого үүсгэнгээр Монголын хувьцаагаар өчнө тоглолцоод тэгээд тэрнийхээ дараа болохоор нэг сайхан хариуцлага хүлээж байгаа гэсэн огцно гэж. Тэгэхээр энэ бол биш байхгүй. Энэ бол аливаа Монголыг сүйтгэсэн ялтанд боломж олгож байгаа зүйл байхгүй. Огцорох гэдэг зүйл биш тийм ээ. Нөгөө талаас тэр хүн Монголын эсрэг хичнээн юм хийсэн ч гэсэн тэр хүнийг те хариуцлага үүрүүлэх тэр тогтолцоо нь байхгүй. Зарим хүмүүс хуульч дэх маргадаг. Наад хүний чи ийм хийх юм бол тэр холбогдох хуулинд нь заалт нь байд юм а гэж ярьдаг л да. Тэгэхээр нэг юм тэгвэл наад холбогдох хуулинд нь заалтыг оруулсан хүмүүсүүд чинь те тэр оруулсан хүмүүсүүд чи өөрийнхөө эсрэг заалт оруулдаг юм а. Энэ өнөөдөр ягаад энэ хулгай Монголд гараад байна гэхээр хулгайлахын тулд тэр заалтуудыг оруулсан хүн чинь тэрийг хулгайлахын тулд тэд нар нэг л юм хэрэгтэй. Хулгайлсныхаа төлөө хариуцлага хүлээх байх нь хэрэгтэй. Тийм учраас манай хууль эрх зүйн заалтан дээр хариуцлага хүлээх юм байдгүй юм а. Ийм болохоор нэгэнд би хулгай хийгээд хариуцлага хүлээхгүй юм чи хулгай хийн штэ. Монголыг худалсны төлөө хариуцлага худалдан те. Ягаад бол тэр заалтууд нь арай байдаг байсан бол яагаад өнөөдөр 92 оноос хойш эсвэл 90 он ардсан одоо уусгал гэж хэлээд байгаа. Тэрнээс хойш яагаад монголчуудыг энэ олон те үе үеийн парламентын гишүүд, үе үеийн одоо янз бүрийн одоо төр засаглалчийн сонсоод Монголыг сүйтгэхэд хаад нэгэн жагаад хариуцлах байхгүй байна. Хүлэхгүй байна. Дээрээ жоорооч те одоо аймгийн засаг дарга нь хууль зөрчөөд аймгаа сүйтгэсэн ч эсвэл нэг яамны сайд одоо эрүүл мэндээр тогсон яасан ч хариуцлах хүлэхгүй байна. Ягдвал тэр хүн Монголыг сүйтгэсний төлөө яах нь хариуцлага хүлээх тэр заалтууд нь байхгүй. Байсан бол ягаад энэ 35 жилийн хугацаанд хариуцлага хэн ч хүлээхгүй байна.
Эсвэргээр жирийн ард иргэд бол одоо юу гэдэг нь бид нар нэг жишээ өгдөг шүү дээ. Хоёр хүүхэд нэг авдар архитай дамжлаа гарцсан чинь юу вэ? 10 жилийн ял. Яагаад вэ гэхээр нэгт давтан хэрэггээд хоёрт хамсаатан гэж. Дамжиж гарсан болохоор хамсаатан гэж. Гэтэл авдар архи чинь тэр үед одоо үн ханш нь хэдүүлээ те. Хүний 10 жилийн амьдрал хэдүүлээ. Гэтэл авдар архины төлөө 10 жилийн ял өгч чадж байгаа байж ш тийм ээ. Тэгсэн мөртлөнгөө Монгол улсыг дээр оршихуй хувь заагаар сүтгэж байгаа хүмүүст ямар ч ялгүй шүү дээ. Хамгийн дээдл нэг заа нэг ганц 2 сая төгрөгөөр торгуулвал их юм. Өчнөө 100 тэрбумаар хулгайлцсан хүнд бол ганц 2 сая төгрөгөөр торгуулвал юу ч шийх тийм. Ингээдлэр энэ маань юу хэлээд байна гэхээр бүрийн хүний өөрийнх нь тэр ухамсар үүрэг хариуцлага гэдэг 3 зүйлийг тодорхой тавьж өгөөг. Нөгөө талаас хүний ухамсартай хүнийг төрд гаргахгүй шүү дээ. Бид нар хэлсэн шүү дээ. Сонгуул өөрөө яах нь энэ сонгуульчин анханасаа Монголын хувь зайны одоо цоож юм да. Яг л сонгуулаар биднийг хувь зайнда одоо би одоо энэ хаалгаар гараад ирэх чөлөөтэй болох бол тийм. Миний хувь зайны ирэх чөлөөг яг сонгуул гэдэг юм цоожор цоожсон юм чинь. Тэг би өнөөдөр одоо сонгуул гэдэг чинь намайг хувь зайнда бүх юм миний боломж их цоожсон болохоор би сонгуул гэдэг хаалганы өмнө зогсоод байдаг. Энэ хаалганаас нь Монголын хувь зай яваад байдаг. Энэ хаалгаар яах нь Монголын одоо юу гэдэг хувь зайг өөрч чадах хүмүүс нь орох бүх боломжийг хаацсан. Тэгсэн мөртлөнгөө гадны бодлогоор явах ч юм уу эсвэл идэж явах хүмүүсд энэ хаалга сонгуул гэдэг хаалга үүд хаалга сайхан цэлэтэл нээж өгч байгаа. Тэгэхээр яагаад сонгуул гэдэг хаалга чинь болохгүй бүх хүн болгонд үүд хаалгын цэлэтэл нээж өгöd Монголын төлөө гэсэн хүмүүст болохоор хаалгаагаа чоожиж байна. Ингээр анханасаа бид нар 1992 оны үндсэн хуулийг баталж явах та тийм энэ хууль маань яах нь ирээдүйд Монголын хувь зайг тийм ээ авч явах хүмүүст бол хаалттай цоожтой хаалга шиг байна. Монголын хувь зайг сүйдэх хүмүүс бол цоожгүй хаалга шиг байна гэдгийг тэр үеийн систем ойлгоогүй, тэр хууль эрх зүйг ойлгоогүй, зүй төклөг ойлгоогүй бид нар мэдээгүй шүү дээ. Одоо ч гэсэн бид нар энийг мэдж байгаа хүмүүс өөр нэг байхгүй шүү дээ. Энэ сонгуул гэдэг чинь юу вэ? Монголын хувь зайг сүйдэх хүмүүс бол сайхан нээлттэй хаалга, цоожгүй хаалга. Монголын хувь зайг авч явах хүмүүс бол цоожтой хаалга болсон. Тэгэхээр энэ цоожны наанд бид нар зогсоод байна гэдэг ойлгохгүй байна тийм ээ. Ийм учраас анханасаа энэ Монголын хувь зайг гэтэл энэ сонгуулийн хууль энэ бүхнийг яагаад ингэж хийсэн юм? Яагаад гэвэл энэ Монголыг хувилдаа зүйтгэхээр тусгаж байгаа хүмүүст тийм ээ. Юу гэдэг хэрэг цааз байсан бол тэд нар ч айгаад хувилдаж чадахгүй, хулгайж чадахгүй, гадныханд газар нутгаа зүгээр өгч чадахгүй байхгүй. Энэ хүмүүсүүдийг дураараа дургаж дун шуургаар жарангаж ахмадууд хэлдэг шиг тийм Монголын хувь зайг тоглох боломж нь юу болгоод байна гэхээр энэ манайх үндсэн хуулиндаа ч холбогддог юм да. Монголыг сүйтгэсний төлөө хариуцлага байдгүй. Бид нар үндэсний аюулгүй байдлын сан гэдэг одоо байгууллагынхаа хүрээнд нэг юм асуудалдаг. Тэр юу гэхээр үндэсний эсрэг гэмт хэрэг гэж тийм. Гэтэл үндэсний эсрэг гэмт хэрэг гэж юу гэдгийг томьёолно байхгүй юм чинь. Манай эрүүгийн хуулинд ч үндэсний эсрэг гэдэг байхгүй. Зүгээр эрүүгийн хариуцлага гэж юм байна. Тэгээ эрүүгийн хариуцлага дотор нь үндэсний эсрэг гэмт хэрэг гэдэг томьёолно байхгүй. Эсрэгээр жирийн хүнтэй өнөөдөр ингээнээр хэлэх нь Монгол хүн чинь монголоор байсныхаа төлөө шоронд орж шүү дээ. Монгол хүн Монголын төлөө байсныхаа төлөө шоронд орж байна. Бүр сүлдээ монгол хүн Монголоо хадгалах гэснийхаа төлөө шоронд орж байна тийм. Гэтэл Монгол гэдэг юм хадгална гэдэг чинь Монгол гэдэг ухамсар өв түүхээ хадгалж байгаа хүн чих нь Монголынхаа зайг сүйтгэдэг юм. Монгол гэдэг мөн чанараа алдсан, гадныг сургууль төгсөн үү, гадаадад одоо юу гэдэг ингээд амьдраад тэр гадны үсэс сурталт автцсан тийм. Эсвэл одоо юу гэдэг гадныхантай нийлээд байх юм бол би хамгийн тунд хурдан баяжих юм байна гэдэг. Тэр хурдан баяж болцоо нь юу вэ гэхээр чи эх орноо дээрэмдэж тийм сүйтгэвэл чи хурдан баяжна. Ингээдлэр чинь бид өнөөдөр 90 оноос эхлээд хэн Монгол улсаа хурдан сүйтгэх вэ? Хэн хамгийн илүү графикч сүйтгэх вэ? Уралдаан зарласан гэлтэй тийм. Ягдвал эн чинь юу вэ гэхээр энэ сонгуулиасаа үүдээд манай өнөөдрийн тогтолцоо ямар байдал орчод байна гэхээр яг нь энэ сүрэл дээр суулсан засаглалын тогтолцоог бий болгоцсон бид өөрсдөө мэддэг байна л да. Яагаад сүрэл дээр суулсан гэж? Яагаад гэвэл та хэдий ч энэ Монголыг сүрүүлнэ, төдий ч энэ та хурдан байж гин. Таны хурдан байж хурд чинь яг нь та Монголыг хурдан сүрүүлсэнгээр хэмждэг болохоор Монголыг хэдий ч нэ хурдан сүрүүлж байгаа нь хурдан баяжхлаа чи хүн энэ нэг зах зээлийн нийгэмч чинь баян амар амгалан амьдрахын тулд яах нь би хурдан баяжийг бол би тэр хэмжээр хурдан Монголоо сүрүүлнэ. Тэгэхээр энэ сүрэл дээр баяжж байгаа улсууд чинь энэ сүрлийг зогсоохгүй шүү дээ. Яг бол баяжийг бол Монголоос тийм. Одоо гадныхны одоо нөхцөл тийм шүү дээ. Чи улс орноо сүрүүлж тийм чи улс орноо цөлмөх юм бол чамайг баяжих боломжийг болгоно. Тэгэхээр чинь яах нь
сүрэл дээр байж байгаа хүмүүс энэ сүрлийг зогсоодгүй юм аа. Яг бол энэ хэдий чинээ сүрэл байна, хэдий чинээ хурдан сүрэн төжиж чинээ хурдан байж чинь. Ийм учраас анханасаа манай тогтолцоог яах нь сүрэл дээр тийм үү засгалдаг засаглалын тогтолцоо гэдэг хинч бид нар тайлбарж байгаагүй шүү дээ. Энэ нь болохоор нөгөө хүний ухамсар өөрөг хариуцлага гэдэг 3 хувь л дээ. Харахад энгийн юм шиг мөртлөгөө маш чухал. Гэхдээ энэ ухамсар нь ямар ухамсар вэ? Монгол үндэснийхээ хувьцааг авч явах Монгол те хөх Монгол хүний ухамсар юм уу? Эртний өв одоо бидний өг дээдсээс уламжилж ирсэн бидний ухамсар гэдэг чи юу вэ? Энэ Монголоо хамгаалах үүргээ бид нар ухамсарлаж байна уу? Бид нар дээр хариуцлага ухамсар. Тэгэхээр бид нарт Монгол хүний Монголоо хамгаалах, гал голондоо сахих, улс орноо амар амлах гэдэг үүрэг хариуцлагын ухамсараас нь арилгачихлаар нэг нь Монголыг хамгаалах гэдэг үүрэг хариуцлага байхгүй юм чинь дээ. Хуулиараач бүхэл тогтолцоогоор Монголоо хамгаал, Монголоо хөгжил үүрэг хариуцлага байхгүй юм чинь. Эсвэргээрээ чи дураараа яах нь. Мэдээж энийг бол одоо маш олон одоо 90-ад оноос хойш одоо бий болсон манай төр засаг бий болсон одоо энэ тогтолцоо систем чинь өөрөө те хүн өөрийгөө би энд оролцсонгоор би Монголын хувьцааг сүйтгэж ийн гэдгээ мэдэхгүй. Яг гэх юм бол хүн чинь бас нэг айгаад сүүлд нь би одоо яг түүхэндээ одоо аюултай болж үлдэх нэ. Би түүхэнд одоо ял үүрэх нэ гэдэг мэдэх юм бол хүн бас боломжлоо шүү дээ. Гэтэл энэ төр засаг гэдээ очиж байгаа хүмүүс төр Монголын хувьцааны төлөө үүрэг ухамсар гэдэг хавтай хариуцлага гэдэг юм. Ухамсараас нь арилгахчлаар яа гэв. Ингээд нөгөө юу гэдэг хязгааргүй ингээд улс орноос сүйдэх юм болчиход шүү дээ. Ийм учраас Монгол гэдэг төрийн мөн чанарыг мэдэж те улс орны хувьцаанд хандах Монгол гэдэг төрийн мөн чанарыг мэдэхгүйгээр зүгээр хувийнхаа одоо юу гэдэг нь те миний одоо ухамсар гэдэг маань би гэр бүлээ сайхан болгоё би өөрөө сайхан бай гэдэг тэр ухамсар дээр улс орны жолоод хоёрыг чинь ялгааг л бид нар хэлээд байгаа юм л та. Тийм байна. Тэгэхээр яг бид нар одоо бол харьцангуй одоо таач хэлж байна те яг бид нар хаана алдаа гарсан бэ гэдгийг ухамсарлчлаа. 90 он гарсан тэр систем одоо хуулиндаа заасан тэр юмнууд чинь буруу тогтолцоогоор өдний хүртэл яваад ирсэн байна. Энэ бухшмал болцсон бараг тийм ээ. Энийг бид нар одоо шийдэл байна уу? Энийг засаж одоо зөв голдролд нь оруулах шийдэл таныхаар юу байж хамгийн энгийнээр юу байж болох вэ? Энэ тэгэхээр нөгөө юу шийдэл байлгүй байх үү те. Гэтэ шийдэл нь таалагдахгүй байгаа юм л да. Шийдэл байгаас яагаад. Яагаад бол хэрэг бид нар тийм ээ улс орныхоо энэ болохгүй мэй засъя гэдэг одоо тий одоо тэр шийдлийг дагая гэвэл тий бид нар өнөөдөр юу гэдэг юм өөрийнхөө одоо юу гэдэг юм те хувь хүнийхээ олон юмнаас татгалзах хэрэгтэй болчих юм л да. Би Монгол улсаа засъя гэх юм бол би нэгт эрх мэдэлт гэдэг юмнаас татгалзах те эд баялаг гэдэг юмнаас татгалзах нэр алдар гэдэг 3 юмнаас татгалзах хэрэгтэй болоод байна л да. Тэгэхээр 90 оноос эхлээд манай хамгийн гол нь те одоо юу гэдэг хувь хүний одоо хувь хүний эрх чөлөө, хувь хүний эрх ашиг гэдэг нэрнээр арчлалын нэрнээр бид нар яах нь хүн өөрийнхөө одоо юу гэдэг нь сайхан амьдрах ч юм уу одоо сайхан одоо гой сайхан байх гэдэг байдлаа ингээд нэг тавиад ирээд утцсан болохоор одоо би энээсээ татгалзах байгаа юм л да. Гэтэл Монголын төлөө явах хүн бол хамгийн түрүүнд энэ 3 юмнаас одоо татгалзах хэрэгтэй болчихж байгаа. Эрх мэдэл, эд баялаг, нэр хүнд гэдэг 3 юмнаас татгалзах хэрэгтэй болчих. Яагаад гэвэл нөгөө улс орны төлөө явахын тулд мэдээж ямар ч гаргалгаа шийдэл байж болно. Гэхдээ тэр шийдэл нь бас нэг бодол магадгүй нэг тавигдах байх. Хамгийн гол нь тэр хүний өөрийнх нь хүмүүжил, төлөвшил тийм ээ тэр мөн чанар нь нэг тавигдах хэрэгтэй болж байна л да. Энэ хүн үнэхээр бусдын төлөө тэг явж чадах нь үү? Үүргээ ухамсарлах нь үү? Сайн сайхны төлөө явах уу те? Ингээд ирэхлээр мөн чинь өөрөө хүн өөрөө төлөвшсөн байж ш тийм ээ. Монголын хувьцааг авч явах гэсэн чин сэтгэл эрмэлзэлтэй байж ш. Тэр хэмжээнд бэлтгэгдсэн байж ш те. Болно л доо. Гэтэл хүмүүс энд яаж бэлтгэдэг вэ гэхээр ёс зүйгээр бэлтгэдэг юм л да. Манай Монголын энэ одоо энэ боловсрол энэ соёл урлаг энэ дотор те хүнийг ёс зүйгээр бэлтгэх юм нэг ч юм байхгүй. Харин эсвэргээр хүний сул чанарыг өөгшүүлдэг нэг юм. Монголчууд бол нэртээрүүд бол Монгол ёс уламжилтэй, Монголын уламжил 4 байдаг шүү дээ. Атаа хосол харам момог гэж те. Тэгэхээр атаа хосол харам момог гэдэг маань яах нь? Энэ дөрөв хүүхэд багтан засдаг. Хүүхэд багтан атаа хосол харам момгийг засахдаа ёс заншил ахуу гэсэн 3 юмар засдаг. Тэгэхээр ёс нь байхгүй, заншил нь байхгүй, ахуй нь байхгүй болохоор атаа хосол харам момог 4 юмыг засахгүй байна. Тэгэхээр энэ 4 чанараа засаж чадаагүй тохиолдолд хичнээн шийдэл байгаад Монголын төлөө юм явдаг.